Сайн байцгаана үзэгчдээ, сайн байцгаана сонсогчдоо. За өөрчлөлтийг үгээр биш, бас өөр хөгжмийн сайхан айлгуугаар өөрчлөлт болдгийг одоо тодруулсан. За сонсогч үзэгчдийн хамт мэлдаж нэвтрүүлгээ эхэлж байна. За ганцоогийн өнөөдрийн зочноор соёлын дөрвийн ажилтан за Эсмүнх Эрдэнэ маань хүрэлцэн ирсэн байгаа. Ингээд урилга хүлээж авч хүрэлцэн ирсэн дүүдээ баярлалаа. Баярлалаа. За миний хөтлөн хүргэж байгаа өнөөдөр баярын тусгай дугаарын маань зочин Мөнх Эрдэнэ маань лимбтэй анх хэрхэн хизээ танилцваа. За сайн байцгаана уу. За анх одоо лим хөгжмийг 10 жилдээ байхдаа сурч ирсэн 10 дугаар ангид байхад. Сонирхож. За Мөнх Эрдэнэ маань аль нутгийн хүүхэд вэ? За аав ээжээ хэдүүлээ вэ? За Баянгор аймгийнх. За Амбул 4, доороо 1 дүү те. Тэгээ айлын том гэсэн үг. Айлын том. За одоогоор өрх тусгаалж гарсан байна уу? Одоогоор арай гараг байна. За сингл. Тий. За өлөө Сантагийн өнөөдрийн дугаар. За лимбтэй танилцаад ингээд 10 дугаараас сонирхож эхэлсэн. За урлагтаа яаж бас хэрхэн холбогдов? Урлагийн ямар сургуулийг дүүргэж төгсгөө? За анх одоо 10 дугаар ангид лим сураад манай ах чинь лим хөгжимчин байсан юм. Баянгор аймгийн драмын театрт лим хөгжимчин байжгаад одоо тэтгэвртэй гарцсан байгаа. Тэгээд 10 дугаар ангид сурангуудаа 2013 онд соёл урлагийн сургууль руу орсон. Тэгээ бакалавра цэвэг сүрэн багшийнхаа удирдлагын доор төгсөөд за дахиж 2023 онд магистрат төгсөж дуусгасан байгаа лим хөгжмөр. За ер нь ахын бас нөлөөлөл нэлээ их байсан байна гэж ойлгож байна тий. Одоо ямар байгууллагад хариалагдж байна? За одоо Хилийн цэргийн дуу хөгжмийн чуулган Эртний цураа хамтлагийн гоцлог хөгжимчнөр ажиллаж байгаа. За баяр хүргэе. Би бас дүүгээ Facebook сошиалаас анзаарсан байхгүй юу. Ямар мундаг юм би айлчлаг залуу. Тэгээд ер нь бол бас шинэ жилээр төдийлөн лимбэр ингээд нөгөө аялгуунууд тоглоод тах нь ховор тий хийл хөгжим төгөлдөр хоор за саксофон ч юм уу ийм төрлийн хөгжмөд бол их ичлэн хэрэглэгдэж штэ. Тэгээд ингээд лимб тоглоод шинэ жилийн аялгуунууд тоглоод ингээд үзэгч хүмүүсттэйгээ сонсогч хүмүүсттэйгээ уулзж авч хараад за бас ард түмний дунд атуусан нэг тоглолт хийчих үгүй юу. Тэр дараа дуртаач. За анх удаага одоо автосанд тоглосон. Тэр маань болохоор одоо би 4 сарын өмнөөс нэг лимнийхаа контент хийж эхэлж байгаа юм. Ардын дуу тэгээд одоо гадаадын сонгодог аялгуунууд тоглож. Тэрний үүднээс нэг автосанд тоглоод хүмүүс яаж ард иргэд яаж хүлээж авах нь гэж анх удаага тоглосон. Тэг хүмүүс айгүй гоё хүлээж авсан. Тэгээ ороод эхлээд тоглосон чинь айгүй гайхаж хараад тэгээд тоглоод дууссан чинь хүмүүс айгүй гоё алга ташаад тэгээд автосанд дахиад нэг аялгау 2 аяг тоглоод тэгээ гарсан. Үзэгчдийн үйлсэлтэй дахид тоглоод. Тийм. Жолооч бас мэдээг байсан. Тэгээд жолооч бас мэдээг байсан. Ерөөс гинтл ингээд аялгаа хийлээ. Тэгэл бас гоё штэ ер нь бас нийгэмд одоо ингээд бид нар заавал болон нутгүй зүйл ярих биш тэ. Одоо ялангуяа баярын урамсгал орсон байна. Ийм зүйлийг бас хийж яхан зөв. За миний дараагийн дуугаас асуух асуулт бол анх ингээд лимбтэй холбогдоод гэрийнхэн чинь болон те найз охид ойр дотны хүмүүс хэрхэн хүлээж авчив. Тэд нэр дэмжих талдаа байсан уу? Заавас жоохон өгөөсөх талдаа байсан уу? Ямар мэдрэмж анх төрүүлж явж байгаа юм? За ер нь бол одоо энэ лимб хөгжмийг сурахад гэр бүл маань хамгийн их нөлөөлсөн. Юу яасан? Манай ээж аваа ахчин тэрчээ лимб хөгжим тоглодгоо чи ерөөсөн очиод лимб хөгжим сур гэдэг. Тэгэж ер нь сурсан байгаа. Өөрөө ч яг би ингээд лимб хөгжим тоглоё очиж сурыг ер нь тэгж хэлээгөө. Манай ээж аваа ер тэгж хэлсэн. Тэгээ ээж аваа хоёрынхаа үгээр тэгээд лимб хөгжим сурсан да. Уламжлалт бас энэ зүйлийг авч үлдэхийг хүсэж байна те. Тэгэхдээ яг чи одоо ингээд мэрэгжлийн байгууллагад ажиллаад ингээд мэрэгжлийн сургуулаад төгсөөд гарсан. Энэ ардын хөгжмөөр одоо нийгэмд бас нөлөөллийг үзүүлэх боломжтой, өөрчлөлтийг авчих боломжтой, өшөө үнэлэмжийг сайжруулах боломжтой гэж харддаг. Тэр талаар бол ер нь бол боломжтой. Миний одоо сайн тод санаж байгаагаар бол авиаслан монголчууд нэг лимбчийн залуу орж ирсэн шүү дээ. Санаж байна уу? Тэгээд тэр хоёр бас нэлээд хүмүүсийн сэтгэлд хоногшуул лимбний бас чадвар утга учрыг бас гаргаж ирсэн тий. За лимб маань ер нь доторх хэр олон төрөл байна. За лимб маань одоо яг ашиглаж байгаа одоо лимб маань 3 төрөл байгаа. За дунд лимб, за их лимб, пикл буюу одоо жижиг лимб гэдэг энэ 3 лимбээр ер нь хөвчлээ ашигладаг. Материалын хувьд бол одоо за материалын хувьд одоо бол яг хэрэгжилж байгаа нь одоо модоор тэгээд одоо пластик материалаар хийж байгаа. Лимбийг одоо анхлан сурж байгаа сонирхож байгаа эрэгтэй эмэгтэй
хүүхдүүд байгаа шүү дээ залуучууд. За хамгийн нэгдүгээр төр нь юун дээр голчлоо анхаарах хэрэгтэй. Хөгжмөдөр ач холбогдолд анхаарах хэрэгтэй. Юу эсвэл хоолой тий бие эрхтэн амьсгал дээр анхаарах хэрэгтэй гэдгээр нь анхны зөвлөгөө. За анхны зөвлөгөө бол одоо яг барил тавил тэгээд яг одоо амьсгааны одоо зөв хуваарлалт ер нь л яг хандаж хэлэхэд одоо анх сурж байгаа хүмүүст хандаж хэлэхэд ер нь мэрэгжлийн хүн дээр очиод яг барил тавилаа яг эхнээс нь ахвалал заалгасан дэр гэж хэлмээр. За ганцоо миний хувьд бол өнөөдөр Санта Угийн дүрт хөрөн сууж байгаа. Миний подкастын нэр өөрчлөл нэртэй подкаст байдаг. Урлаг спор соёл ингээд бүхэл төрлийн ингээ хүмүүс оролцдог. За 2025 онд за дүүгийн амьдралд ажил дээр те хэрэг өөрчлөлтүүд гарав. Амжилт бүтээлээр хэр байв? За ер нь бол нэлээдгүй амжилттай юу он болж өнгөрсөн. За хэлийн цэргийн дуугийн жуулгын эртний зураг хамтлагт юу гоцлог хөгжимчнөр ажилладаг. За хамтлагтайгаа уран бүтээлээ төөрөвсөн мөн одоо Алтан хөхийн оргилгээд Ховд аймгийн байдаг Алтан хөхийн оргилгээд уулын тэр ууланд одоо зориулсан нэг зохиолыг мөн шинээр найруулж одоо гаргасан байгаа. Шинэ уран бүтээл төрүүлсэн. Шинэ уран бүтээл төрүүлсэн. За лимб тоглоод одоо уран бүтээлээ ингээд үзэгч толондоо танилцуулаа явж байна те. Хамгийн сонин тийм өрөөс газар тоглож байсан газар юу анда сая бол жишээлбэл тэнд очиж уран бүтээл хийсэн шүү дээ. Түүнээс гадна заал те тоглолтын театр одоо энд тоглож байхад хамгийн тийм сонин мэдрэмж өгч байсан газар. Сонин мэдрэмж. Лимбний дууралт өөрөө юм шууд хүнтэй ингээд холбогдоод ам санагдаад тий надаа. Сонсож үзэгчтэй те. Тийм холоос биш нөгөө нэг хошил хөгжим дунд явж захт бас их аялгуунууд гоцлоод байдаг ш лимб өөрөө. Тэгэхээр ийм нэг сонин содон тийм гоё дууралтай газар санаад ч байна. За яг сонин содон сая одоо автооснд тоглосон юм уу? Тийм тэр их сонин байсан аа. Айгуу сонин байсан. Уус анх удаага тэгээд автооснд тоглож байгаа. Дууралт нь ямар вэ? Дууралт нь бол яг ингээд тэр чинь ингээд шууд фонограм тавиал ингээд үлээхэд ямар ч хэсэн тэр автооснд сууж байсан бүх хүмүүст лимний одоо их шиг хүрсэн байгаа. Тэгэхээр дууралтын үед бол айгуу юу хүнд хүрэх боломжтой. Ер нь шинэ жилийн үеэр одоо ингээд лимит тоглоод жишээлбэл ингээд үзэгчд сонсогчтой ингээд бэлэг бариад очиж штэ дуучид чиг. Тэгэхээр энэ лимбний ингээд үйлчлэгээ захиалгыг гээд албан газар хувь хүмүүс хэр хандж яах вэ? Сонирхож байна уу? Ер нь сонирхсан. Тийм үү? Тийм, ер нь нилээдгүй сонирхсан шүү. Тэгэл ямар ч хэсэн юу тоглодог вэ? Юу тоглож байгаа аяа явуулаач гээл. Тэгэл би ч одоо нэг уран бүтээлүүдээ тэгэл явуулт. Ер нь бол би чамаас шинэ юм өнгө төрхийг бас гаргаж ирж байгаа анзаарч байгаа. Лимб тоглож байгаа хүмүүс дээр голдуу би энэ саксофон лимб одоо Монгол бишгүүр маягийн эвэр дүрээ идэвхтэй хөгжим байдаг шүү дээ. Ийм хөгжим тоглодог хүмүүсийг голчтон ямар аянууд тоглож өгөөс гэж хүсдэг хүмүүс. За тэгэл хүмүүс бол янз бүрийн л аянууд. За нөгөө саяхан би ч нэг дандаа нэг гадаад дуунууд тоглоод байсан байхгүй юу? Тэгсэн чи хүмүүс одоо Монгол дуу тоглооч. Тэгээ Монгол дуу айгүй их хүссэн. Ер нь амар мэддэг, өөрсдөө мэддэг дууг айгүй их ёо тоглохыг. Монгол дуу илүү нөгөө зөгцдөг. Тэгээ манай ардын хөгжимтэй төр хорч явдаг. За тэгэхдээ миний анзаараад байгаа бас энэ гадаад аянууд бас их зөгцдөг. Ялангуяа би энэ түрүүнд дурдсан хөгжмүүдийн лимбэн дээр тэр Титаник киноны аяа бас нэлээд зөгцдөг би боддог. Тийм. Чиний бодлоор угаасаа нөгөө нэг юу лимб хөгжмөөр тоглодог. Тэр аялгуу те тоглоод би тэгж бодоод байдаг шүү дээ. Тэр киноны Титаник киноны аялгууны хэсгээс нэг манай үзэх сонсогчдод зориулж тоглох боломж байна. За тийм. За тэгээ. Лимбэр тоглосон гэж бодоод зөв бодд юм байна те.
За баярлалаа. Гайхалтай сайхан байна. Яг ингэ нэг хажуугаас нь сонсоод суух бас тайзна тэ зэрэглээс үүсгэж чинь шал өөрчүүтэй харьцааны хувьд. За ер нь бол мэрэгжлийн хуучраас хоолоон дээр илүү анхаардаггүй энэ амьсгал руу уруул одоо хил ам тагнаа шүтгээд аль нь их үүрэг гүйцэтгэдэг. Ер нь бол одоо яг бүгд л их үүрэг гүйцэтгэдэг. За хоолоо амьсгаа одоо уруул дээр гэх чинь одоо юм гарчвал үлээж болохгүй гэсэн үг. Одоо шүд вэ. Ер нь бол одоо яг үлээх одоо шүд бас хэл байна. Бүгдийг хайрлж хамгаалж л одоо яг бүгдийн л оролцоогоор явж гин те. За анги маань хэдэн хүүхд өсөж одоо танах яг энэ алимын мэрэгчлэр тухайн үед. За тухайн үед за манай үед бол яг надтай хамт Эрдэнэ булга гээд манай найз маань төгссөн. 2 лим төгссөн. 2018 онд. За манай мөнх эрдний хувьд хамгийн сэтгэлд гоё ойрхон ингээд мартагдгүй шинэ жилүүд байдаг шүү дээ. За мэдээж хүүхдээс байхасаа чи нөө хөгжмөнтэй холбогдсон учраас багш нар уу те тухайн үе одоо ингээд шинэ жил зохион байгуулж байгаа хүмүүс. За мөнх эрдэн лимбэ үлэн шүү. Ингээд номер 1 явж байгаа шүү дээ. Хөтөлбөрт ороод тэгээд энэ байдлаас ингээд хөгжилтэй гоё сэтгэл чинь тод үлдсэн. Ямар шинэ жил вэ? За миний хувьд бол одоо яг 2024 оны шинэ жил юм уу? Өнгөрсөн онд. Тий, өнгөрсөн онд. Тэрүүгээр би чинь сэлэн дөрөвний ажилтан шагналсан байгаа. За баяр хүргэе. Баярлалаа. Бас тэрүүгээр чи одоо хамтлагийнхаа шилдэг уран бүтээлч бас болсон. Айгүй мартахааргүй тийм шинжилгээ болж амжилттай айгүй харин. За 2026 онд ямар ажлууд төлөвлөж байна? Уран бүтээлийн хувьд, за гэр бүлийн хувьд эхнэр одоо гэр бүлтэй болохыг төлөвлөж байна уу? За өвөр хүүхэд хаана явна? Одоо ингээд ажилд амжилттай ингээд хослуулаад явна шүү дээ. Тийм ямар төлөвлөгөөтэй байна 2026 онд? За 26 онд бол одоо гэр бүл төлөвлөлтөд байгаа. За тэрнээс гадна одоо контентаа хийн. За одоо яг он гараад одоо лимб ятхын нэг шинэхэн уран бүтээл маань яг он гараад 1 сард цэцэгдэх байгаа. За лимб хөгжим маань бас цагаан сараар нийлээ холбогдох байхаа. За ингээд гоё Монгол ахуйтайгаа зохицдог учраас бас цагаан сарын үеэр одоо жишээлбэл захиалга дээр орж ирэх боломжтой байх нэ. Тий, ер нь боломжтой. Хуримнайр, насны баяр те ингээд одоо албан газар хамт олонны зайлга цагаан сар дээр бол бас өргөдөх боломжтой байх нь шүү дээ. За шинээр өөрөө ингээд лимбэдээ төгссөн гоё аялгуу дээр бас хөгжим зохиож ийн хүмүүстэй хамтарч. Ер нь зохиож байгаа. Манай би чи эртний зураг хамтлагийн одоо гоцлог хөгжим чинь манай хамтлагийн одоо ахлагч маань хөгжмийн зохиолч. За тэгээ миний одоо уран бүтээлүүдийн бараг нэг 60-70 гаруй хувь нь одоо манай хамтлагийн ахлагч зохиож өгсөн одоо найруулж өгсөн бүтээлүүд байгаа. За ер нь бас сонирхоод байна. Энэ лимб хөгж бас юм морины юм тавхиач юм уу тийм өргөнтэй бас их гоё тийм хоршиж байгаа юм дээр сонсогдоод идэх. Кинон дээр ч юм уу янз бүрийн юм хөтөлбөр дээрс тэр харахад ийм богинохон хэмжээний морины тийм тахилтай дээр байх уу? Тоглож өгөх боломж байна уу? За тэр одоо жалам арам уу? Болно шүү дээ. Гоё шүү дээ тий. За баярлалаа. Шатга хөгжимтэй одохгүй ингээд хоршиж бас андарсан уран бүтээл хийх гэж байгаа юм байна. За ингээд лимбчд ер нь манай Монголд хэр олон байдгийг. За залуу уран бүтээлчнэр ер нь цааш уран бүтээлээ төрөхөд та бүхэнд бас ололт амжилттай ингээд хамтраад явах боломж нь юу байдгийг бас цаад бэрхшээлтэй зүйл бас юу вэ залуу уран бүтээлчийн хувьд бас. За лимбчд одоо яг ер нь л цөөхөн байдیں۔ За яг одоогоор ингээд миний за нийтдээ нэг 100 гаруй лимбчүүд байгаа хаа. Монгол улсын хэмжээнд. Тийм, Монгол улсын хэмжээнд. Тэгэхээр төгсөлт айгу баг төгсдөг. Тийм, баг төгсдөг. Ерөөсөө нэг курст одоо нэг лимб ч юм уу, 2 лимб. Зарим курст ерөөсөө лимб байхгүй. Тэг төгсдөг. Тийм байна. Бас нэлээд чадварлаг төгссөн хүмүүсээс гадагшаа дээр ингээд уран бүтээл хийгээ явцдаг болов уу би бас анзаараад байдаг. Тийм. Тэгээ тал байна уу? Тийм, тэм тал бол зөндөө. Тэм хүмүүс одоо зөндөө явцсан байна. За ямар ч байсан одоо бас одоо хийлч дэги ч юм уу бусад энэ ардны хөгжмийг орчин үетэй холбох ч юм уу ятгыг одоо тэ ингээл
бусад ингээд арга зуршгийн төвшлөд ингээд тоглолт хийдэг. За астаа бас энэ захилгаан маягаар ингээд электроник хэвтэртэй ингэж холболт хийж орчин үеийн тийм аялал орж боломжтой юу? Ер нь бол за захилгаан тийм төрлийн юм хийж арай боломжгүй байхаа. Энд чинь нөгөө өвлөх төрлийн хөгжим. Нөгөө нэг татаж цогж байгаа биш. Тэгэхээр өвлөх гэхээр арай боломжгүй байхаа гэж бодож байна. Тэрнээс бол нөгөө нэг электрон хөгжимтэй цуг юм хоширсон маягийн уран бүтээлүүл хийх боломжтой. Тий. Би чин электрон хөгжимтэй нэг 2 уран бүтээл хийсэн байгаа. Зөө. Тий. За ямар ч гэсэн залуунууд ингээд ирж хүчтэй уран бүтээлээ төөр явж байгаад бас баяр хүргэе. Ягаад гэвэл үнэхээр ард түмний болон энгийн хүмүүсийн ингээд анхаарлын төвд өрчөж байгаа юм залуу байна гэж би сошиалор өөрөө чи хараад анзаарсан. Ингээд өнөөдөр нэвтрүүлгийн урлагийг бас хүлээж авч ирсэн дүүтэй маш их баярлалаа. Хайртай гэр бүл аав ээжт нь хамт олонд нь шинэ оны мэндийг хүргэе. За өөрийнхөө зүгээс бас үзэг сонсогчд болно те. Ингээд хамт олондоос баярын мэнд хүргээч гэж хүсэх юм дүүсээ. За баярлалаа. За юуны өмнө одоо намайг урьсан танд маш их баярлалаа. Мөн одоо үзэж байгаа үзэгч та бүхэндээ шинэ оны шинэ жилийн баярын мэнд хүргье. За дүүгийнхаа бас амьдрал азаргал сайн сайхныг хүсье. За уран бүтээлийн өндөр амжилттайгаар сайхан уран бүтээлүүдээр иргэн уулзъя. За ганцоогийн хөтлөөр гэдэг өөрчлөлт подкастын өнөөдрийн зочин маань бол өөрчлөлтийг үгээр биш хөг аялгаагаар өөрчлөх боломжтой гэдэг. За зочин мөнгө гэртнээ урьсан ингээд нэвтрүүлгийг хүлээн авсан сонссон үзсэн үзэгч та бүхэндээ шинэ оны халуун мэндийг хүргэе. Сайн сайхныг хүсье.